За хай тэгэхээр би ч юм сайн байгаа байх гэдэгт найдаж байна. Тэгээд ямар ч гэсэн би шууд энэ бичлэгийг гинтийн байдлаар шууд хий гэж бодлоо. Ямар ч гэсэн би ямар ч гэсэн Instagram дээрээ Deep Soul гэдэг ямар ч гэсэн channel нэчгсэн байгаа. Тэгээд хэрвээ ороогүй байх юм бол ингээд энд ямар ч гэсэн Deep Soul гэдэг миний Instagram дээр байгаа учраас тэгээд ороорой гэж би хүсэж байна. Тэгээд тэрэн дээр би ямар ч гэсэн өөрийнхөө дотор ингээд орж иж байгаа бодлоодыг те тэр бүх зүйлүүдийг би ингээд хуваалцаад ерөнхийдөө мэдрэмж өнөө бодолж өнөө өөрийнхөө анзаарсан зүйлүүдийг ч юм уу ингээд жижиг сажиг зүйлсүүдийг хуваалцдаг учраас яг хав бас юм яаж гэдгөө ороод үзвэл бас ямар гэдгийг мэдчих болох байх. Тэгээд ерөнхийдөө бол энэ бичлэгийг би ингээд гинтгэн хийх болсон шалтгаан гэхээр би ер нь сүүлийн үед нилээ уналтанд орсон нилээ бас ямар ч байсан. Би угаасаа л ер нь унж босд юм дөө нэг гой байж байгаа л бас босч унах үе айгүйх бол байдаг. Тэгээд угаасаа хүний амьдрал маш олон зүйл тохиолддог учраас тэгэл тэрийг одоо яалтай билээ. Тэгээд ямар ч байсан би унаж явж байгаа. Тэгээд ямар ч гэсэн баг багаар өөрийгөө айлгах дээрдүүлэх тэр аргуудыг хийгээл ингээл явсны эцэст өнөөдөр би яг сая хэдэн минутын өмнө ингээд өөрийнхөө бичлэгийг үзлээ өөрийнхөө YouTube бичлэгийг. Тэгээд ерөнхийдөө надад айгүй тийм гоё санагдсан гэх юм уу. Яг гэвэл би өөрийнхөө ихэнхдээ YouTube бичлэгүүдийг өөрөө үздэггүй. Яг гэвэл өөрөөсөө жоохон эвгүй тийм мэдрэмж аваад идэг учраас би үүндээ одоо л ингээд асахгүй байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө болоо сайжирсан зүйл юм бол би ингээд өмнө нь YouTube хийдэг байснаа бодвол эхлүүлснээ бодох юм бол би илүү бас чөлөөтөө ярьдаг болж байгаа юм байна. Ямар ч байсан ингээд хийгээд жоохон дасж байгаа юм байна гэж би айгүйх анзаарсан тэрийга. Тэгээд ерөнхийдөө болвол ингээд өөрийгөө үзээд өөрөөсөө нэг тийм гоё имжлэгдэж байгаа мэдрэмжийг айгүй сайн авч чадсан гэх юм уу нэг тийм хичнээн ингээд би өөрөөрөө үзэж байгаа мөртлөө нэг тийм өөрийгөө үзэж байгаа биш нэг тийм өөр хүний бичлэгийг үзэж байгаа юм шиг нэг тийм гоё мэдрэмжийг өөрөөсөө аваад тэгээд хүүе би чинь бас болоод байна штэ би чинь бас чадаад байна штэ гэсэн айгүй гоё мэдрэмжийг аваад тэгээд ерөөдөө болол шууд гинтгийн ингээд тэр ирчээрээ ингээд гоё бичлэг хий гэж айгүй бодлоо. Тэр ерөөдөө яг миний өмнөх бичлэгүүдийг үзсэн эсвэл намайг Instagram дээр мэддэг хүмүүс байх юм бол би айгүй ер нь deep төрлийн хүн би өөрөө ингээд эморх үед амар эмордог. Гэтэ энийг би заримдаа эморл гэж хэлдэггүй. Би зүгээр л заримдаа үнийг зүгээр л юмыг хитрхи гүн гүнзгийгээр мэдрэхээр яхаарахгүй нэг тийм хүнд эмо санагднах. Ягаад гэвэл угаасаа яг бодит байдлыг хүн харахыг хичээх эсвэл нэг тийм дандаа чихэрлэг амтыг хөөгөөсөө илүүтэй зүгээр амьдралын тэр гашуун амтуудыг ажиглах, амтлах, одоо ажиглах тэгээд тэр одоо амталж ажигснаа ингээ хуваалцсан гэдэг бол бас тийм гашуун амтнаас хязээж чихэрлэг амтны тийм хариулт гарахгүйтай адилхан бас санагдах байх. Тэгээ ерөнхийдөө бол би анх YouTube хийж эхлэх юм уу, Reel хийж эхлэхдээ угаасаа бас нэг тийм нэлээд л хүнд үеүүдийг ер нь дуусан. Яг амар хүнд үеүүдийг туулж байсан. Тэгээд тэр үедээ би яахаар байхгүй нэг тийм өөрийн мэдлгүй жоохон эмо ч юм уу эсвэл ингээд жоохон нэг тийм сайдтай нэг тиймэрхүү юмнуудыг айгүй их бичлэг хийжсэн болохоор энэ удаа ч гэсэндээ өөрийн мэдлгүй нэг тиймэрхүү зүйл ярьсан байх үү. Өөрийн мэдлгүй одоо тэр талуудаа ингээ гаргацсан байх үү гэж би бодоо зүгээр жоохон санаа зовоо тэгээд өөрхөн бичлэгүүдийг үздэггүй байсан чинь сая ингээ сүүлийн бичлэгээ үзсэн чинь ягаад ч юм амар тийм нэг сүрэг бол байгаагүй миний хувьд нэг тийм гоё эрэгдүү жоохон нэг тийм өөрөөсөө тийм гоё мэдрэмж авах чинь амар сонирн бит юм билээ. Тэгээ ерөнхийдөө гоё мэдээ гэх юм бол би YouTube дээр ингээ 50000 subscribes хүрсэн байна. Тэгээд миний хувьд бол юу 50000 subscribe хүрэх нь битээ хийж YouTube хийж эхлэн гэдэг бодол нь өөрөө аимшигтай байсан боловч би ингээд 50000 subscribe хүрчжээ. Бүхэл бүтэн 50000 хүн ингээд YouTube дээр ингээ намайг subscribe хийгээд ингээд харж үзэж гин гэдэг бол миний хувьд үнэхээр гайхалтай санагдаж байна. Тэгээд мэдээж Instagram дээр ч гэсэндээ маш олон хүмүүс намайг үзээд ингээд дагж байгаад бол би үнэхээр их баяртай байгаа. Тэгээд ерөнхийдөө бол би зүгээр яг өнөөдрийн бичлэгэн дээр яг ингээд юу ярилцахыг хүссэн бэ гэхээр чиний магадгүй бодол чинь ингээд бүх асуудлуудыг үүсгдэг байх гэж би бодсон. Угаасаа л бид нар юмий эрэг талаас илүүтэй сөрөг зүйлийг нь л айгүй их харждаг шүү дээ. Яг ингээд хүн ингээд юу гэдэг юм баян хүмүүс тусалдаг байж байгаа нэг удаа хүн туслахгүйгээд хэлчихэр хүмүүс ингээд туслахгүй гэснийг нь л анзаардагтай адилхан. Эсвэл ингээд тэ 10 үгнээс нэг үгийг л хүн буруу хэлчихээр ингээд хүмүүс өө чи нэг үгийг нь буруу хэлчлээ гэдэгтэй адилхан хүн ягаад ч юм өөртөө байгаа сайн сайхан зүйлсүүдийг хүн анзаарч чаддаг юм байна. Хүн харддаг юм байна. Болж тэгвэл миний юу болохгүй байна? Би юуг засах хэрэгтэй байна? Юуг өөрчлөх хэрэгтэй байна гэдэг дээр хүн илүү их төвлөрдөг учраас магадгүй түүгээрээ ингээд сүрэг бодлууд аягүй хорж ирээд сэтгэл санаа ч гэсэндээ хямраад дээрэс нь ингээд жоохон муухай байд юм байна гэж би аягүй их бодсон. Тэгээ ингээд сүүлийн сонин сайхан гэвэл угаасаа л миний ингээд магадгүй Deep Soul дээр байдаг хүмүүс бол мэдчихэж байгаа би ингээд нуруугаа гимтээсэн учраас би ингээд ажиллаж чадахгүй тэгээ ингээд морлого ингээд амар хэцүү тэгээд тэгээ түүнийгээ дагаад ингээд би жим юмдээ явж чадахгүй угаасаа жин нэмэгдээл ингээд амар улаан асуудал байгаа учраас би ингээд сэтгэлээр унаал өөрийгөө хинж бишээр мэдрээл өөрийгөө юучгүйгээр мэдрээл ингээд дандаа сөрөг зүйлүүдээ айгүй их харсан тэгээд нойр солигддог ч юм уу те. Тэнгууд ингээл би эргэн тойрны хүмүүстэйгээ ингээд ярилцсангууд надад хэлдэг байхгүй юу. Ихэнх хүмүүс ингээд чи хичээж байгаа штэ, чи сайн байгаа штэ, чи болж байгаа штэ, чи ингээд яагаад өөрийнхөө чадж байгаа чи тэр талыг харддаг юм бэ? Яагаад болж байгаа талыг харахгүй дандаа л ингээл
би болохгүй, би чадахгүй, миний бүх зүйл болохгүй байгаа юм бэ. Жохон тийм сайн талуудаа ч гэсэндээ харалтаа гэж надад аюу хэлдэг. Гэтэ би яг өөрийнхөө энэ бодлыг би зөвч гэхгүй, бурууч гэхгүй, энэ угаасаа л миний л бодол. Тэгээд би угаасаа өдөө хүртэл ингэж бодож л ирсэн учраас ингээд хин нэгэн шөмжилсэн ч надад ямар ч падлигүй болсон бодол. Тэрний юу гэхээр ингээд магадгүй би өөрийгөө үргэлж шахдаг байх. Би зүгээр ингээд багасаа л өөрийгөө шахдаг, багасаа л юу гэдэг ингээд ямар нэгэн зүйл хүсэж байгаа зүйлээ хийдэг ч ямар нэгэн зүйлийг сайжруулаад авч яваал тэрэндээ жоохон цаддаггүй юм шиг санагддаг. Заримдаа би одоо жишээ нь анх би рил хийж эхэлж байхдаа би ингээл юу гэдэг 1000 үзэлт аваал те 1000 views авангууд би бүр ямар гоё юм бэ ингээд 1000 хүн миний юмыг үзчихлээ. Ямар гоё юм бэ гэж би амар баярлжсэн. Тэгэл тэр нь 5000 100000 болол явсан. Явандаа ингээл миний Instagram ч гэсэндээ 1000 followers болоход би бол үнэхээр их баярлаад ямар гоё юм бэ гэд би ч гэсэндээ бас ингээд те өөрийнхөө туртаа зүйлийг хийгээд хүмүүс ч гэсэндээ намайг хүлээн зөвшөөрөд юм уу намайг үзээд энэ мэдрэмж нь үнэхээр гоё байна. Би үнэхээр ингээд бас чадчихна гэж өөрөөрөө бахархсан. Түүний хажуугаар би яг ямар бодлыг тээж явжсэн бэ гэхээр ингээд би ингээд угаасаа өмнөх бичлэгүүдээр ярьсан шиг ингээд өөрөө өвдөж үтсэн хүн учраас ингээд бусдыг ойлгохгүй. Гэхдээ яг адилхан би ингээд амар олон зүйлийг ажигладаг. Тэр олон зүйлүүдийг ингээд ажиллаад үзэхээр юу гэдэг ингээд амар олон дагагчтай хүн гэхээр л ингээд жоохон дагагч багтай хүнийг нэг тийм жоохон дорд үздэг ч юм уу те. Эсвэл ингээл амар олон дагдаг хүнтэй эсвэл амар олон хүн таньдаг юм гол ингээл амар хамраас өхөөл их цан гаргаал те. Тэгэнгუთ би ерөөсөө тийм байхыг хүсээгүй. Би угаасаа дагагч ихтэйчсэн дагагчгүйчсэн би тэгэл би бол биеэрэл байна. Тэгэл ингэсээр гал дуусна. Тэгэнгуთ би ингээд за би хідэн ч дагагч хүрсэн те би ингээд нэг бусдад гайхуулаад нэг бусдад зарлаад өө би тэр шүү энэ шүү би ийм хүн шүү гэж би нэг хэлхийг хүсдэггүй. Аль болох хүн ингээд юмтай байх тусмаа юмыг олж чадчих ч юм уу ингээд юмыг хийж явахдаа зүгээр л бас тодорхой хэмжээний дараахан байх хэрэгтэй те. Тодорхой хэмжээний ингээд нэг бусдад өнгөрч гайхуулахгүйгээр гоё тэрийг өөрөө мэддэг. Тэгэл зүгээр уртгаа хийгээд явж яхах нь илүү гоё гэж би боддог. Гэхдээ нэг талаараа миний алдсан зүйл нь юу байсан бэ гэхээр би тэр зүйлийг юу ч бишээр магадгүй бодсон байх. Зүгээр л тийм ээ тийм хүмүүс намайг үзэж байгаа. Тийм ээ тийм би ингээд 100000 ингээд дагагчтай болсон ч эсвэл ингээд YouTube дээр би ингээд 5000 subscriberтай болцсон. Тийм гэл өөртөө бусдад хэлэхгүй мөртлөө би өөртөө за тэгэл хүрсэн одоо тэгэл зүгээр чимээгүй байчих. Ингээ хүрсэн л юм чин тэгээд одоо сайн байна. Тийм чадж гин. Гэхдээ ингээд болоо гэдэг маягаар би өөрөөдөө хандчихсан учраас эргээд би өөрөө нөгөө нэг өдийг хүртэл би ямар их зүйл хичээлээ те. Өдийг хүртэл би ингээд тэр зүйл хүрч чадахгүй гэж бодож исэн зүйлдээ хүрчгээд би яагаад баярлж болохгүй юм бэ те. Яагаад би өөрөөдөө урмын хүлээж зүйл өөрийгөө баярлуулаад эсвэл тэрнгэрийг гоё бахархаж болохгүй юм бэ. Би өөрөөдөө энэ дээрээ амар муухай хатуу ханддаг гэж би бодсон байхгүй юу. Тэгээ ерөнхийдөө би ингээд өөрөөрөө ажиллаад үзэнгууд би жоохон өөрөөдөө хатуу ханддаг төрлийн хүн байгаад байгаа байхгүй. Одоо энийга чи хэрэгтэй тэг хэрэгтэй ингэж болохгүй тэгж болохгүй гэдэг ч юм уу. Эрт тундах хэрэгтэй, эрүүл хооллох хэрэгтэй, ингээд биендээ анхаарах хэрэгтэй, ингэ хэрэгтэй, тэрийга бол энийга бол гэл байнгын нэг тийм өөрхөн хийж байгаа зүйлүүдийг нэг тийм өөрөөгөө ингээд шүүмжилдэг өөрөөгөө загиндаг те ийм байжлахгүй тийм байжлахгүй гэж жоохон өөрөөдөө хатуу ханддаг. Тэгээд ер нь бол сүүлийн хэдэн 7 хоног би ингээ нэлээд уналтанд байж байгаа. Тэгээд өнөөдөр бас нэлээд өөрөөгөө сэргээе гэж бодоод тэгээд ямар ч байсан би нэг зүйл эхлүүлсэн байгаа. Тэгээд тэрийг ямарсан дараа нь таадтай хуваалцсан магадгүй тэрийг юу вэ гэдгийг ингээд гайхаж байгаа хүмүүс байх юм бол угаасаа яг миний тэр channel дээр байгаа хүмүүс ингээд жоохон таамаглаж магадгүй байх гэж би бодож байна. Тэргүүдээ би гадаа суугаад ингээд агаарлаад тэгээд хажуугаар нь ингээд дэвтэр дээрээ баах юм битсэн. Нэлээд их юм битсэн гармаар байгаа бүх зүйлээ гаргасан. Тэрнээс миний хийж байгаа зүйлтэй амар холбоотой учраас тэгээд ерөнхийдөө болвол тэр нь ингээд би бас дахиад нөгөө нэг өмнөх бичүүдээр хэлсэн шиг гадаа орчноос биш дахиад дотроосоо өөрийнхөө туртай зүйлийг олж аз жаргалыг хайх хэрэгтэй гэдгээр ингээд баах юм бичсний эцэст жоохон гоё уужаа, жоохон нэг тийм гоё тайвширсны дараа яг өөрийнхөө ингээд сүүлийн бичлэгийг үзсэн чинь ингээд би чадж байгаа юм байна. Би болж байгаа юм байна. Би ингээд үнэхээр юмыг хийгээд байгаа мөртлөө би яагаал өөртөө ингээд баярлах боломж өгдөг, өөрөөрөө бахархах боломж өгдөг. Яг энэ нь ингээд удаан яваад хар хүн юутайч болсон тэр зүйлээсээ ингээд нэг гоё аз жаргал гоё бахархах мэдрэмж өөрөөсөө авч чадхаа болчт юм бэлээ. Надад юу ч байсан. Би 1000 бие гоё хөгжүүлсэн. Би 1000 ингээд олон хүн ингээд намайг дагдаг. Би туртай зүйлийг хийсэн ч хитрхи өөрийгөө бас ингээд хүмүүст гайхуулах шаардлага байхгүй. Хүмүүст ингээд би мундаг, би ийм тийм шаардлага байхгүй. Гэхдээ тэр зүйлээ бахархах яг ингээд чи өөрөө чадчих штэ. Тэ чи өөрөө чадахгүй гэж утсан зүйлдээ хүрсэн бол өөрөөргөө тэр баярлах бахархах боломжийг олох өөрөөртөө баярлж чи чадсан чи мундаг байна. Тэгэл ерөөсөө тухайн мөчтөө өөрөөргөө баярлуулад гоё үүнийгээ таашаач мэдрэх хэрэгтэй байна гэдгийг өнөөдөр бол нэлээд сайн ойлгосон. Тэгээд ерөнхийдөө бол өнөөдрийн бичлэгээр би зөвхөн өөрийнхөө амьдралд байгаа эерэг зүйлсүүдийг харахыг оролтъё гэж ерөнхийдөө бодлоо. Дандаа сөрөг зүйлсийг би хардаг, дандаа л өөрөөргөө шүүмжилдэг учраас өнөөдөр ингээд эерэг зүйлсүүдийг ингээд дурдах юм бол ямар ч байсан
би ингээд идэх хоолтой байна. Баярлаа. Тийм би гоё идэх хоолтой байна. Би ингээд гараад кофе уувал би ингээд уучхаар хэмжээний бас тодорхой хэмжээний мөнгөтэй байна. Би ингээд ямар ч үсэн өнөөдөр ингээд бичлэгээ хийгээ сууж чадж байгаа нэгчнээ миний нуруу ингээд жоохон өвдөлттэй байгаа ч гэсэндээ би ингээд чөлөөтэй бас алхаад гараад ингээд агаарл чадчихээн. Би ингээд дуртай YouTube-ээ хийгээ тэр маань ингээд 5,000 subscribe хүрч чадсан байна. Би үнэхээр тэнд хүрч чадсан байна. Үнэхээр энэ гоё эрэг бас зүйл байна. Би Instagram дээр 1000 дагагч хүрч чадахгүй гэж боддог. Намайг хэн үзэхвдэ гэж боддог. Өөрөөсөө жоохон insecure байсан. Жоохон бичлэг хийгээр сандардаг чаддаггүй байсан бол одоо илүү бас чөлөөтэй ярьж чаддаг болчихсон. Instagram дээр ингээд олон хүмүүс намаа дагаад ингээд би 10,000 дагагчтай болчихсон байна. Үнэхээр болж байгаа зүйл гэвэл үнэхээр их байна. Үнэхээр гоё эргээр харуул үнэхээр бас юмнууд байгаад байгаа байхгүй. Одоогондоо жоохон жимдээ идэхгүй байгаа нуруу өвдсөн энэ дээр амар их замраагүй идэж байгаа ч гэсэндээ миний би өмнөхөө бодвол 3 жилийн намайг бодох юм бол хамаагүй илүү зөв төрхтэй болсон, хамаагүй илүү ингээд би маань арай зөв төрхөндөө ингээд орсон байгаа учраас тэрийг дараа нь бас сайжруулаад авч явах боломжтой. Ингээд харах юм бол угаасаа миний амьдрал ингээд эрэг зүйлс үнэхээр байна. Би үнэхээр энэ бүх зүйлдээ талархаж байна. Гэхдээ зарим нэг талаараа миний бодол юу гэдэг вэ гэхээр заримдаа ингээд заавал бүх зүйлийг бас эргээр харах шаардлагагүй тий. Тухайн зүйл ингээд гоё мэдрээд ингээд явж явах зүйтэй. Магадгүй миний саний ярьсан зүйл ингээд энэ хоёр хэрвээ жоохон хоорондоо ингээд авцалдахгүй сонсогдож байгаа юм болвол ерөөдөө би энийг тайлбарлаж хэлэх юм бол ингээд үнэхээр бас амьдралд олон сайхан гоё зүйл тохиолддгүү гэвэл бас үгүй. Бас ингээд амар хэцүү зүйлсүүд амар их байгаа. Гэхдээ дан хэцүү зүйлсүүдийг харах юм бол бас ингээд хэцүү. Тийм болохоор заримдаа эрэг зүйлсүүдийг харах хэрэгтэй. Гэхдээ би өөрийнхөө хувьд бол би ингээд сөрөг зүйлсийг харж чадж байгаа да. Эсвэл ингээд энэ бүх гашуун амтыг би амтлаад мэдэрч чадж байгаа, тэрийг илэрхийлж чадж байгаагаа ерөөсөө өөрийгөө буруутгахгүй гэх юм уу. Харин ч илүүтэй тэр зүйлүүдийг анзаарч чадж байгаа, тэр зүйлүүдийг мэдэрч чадж байгаадаа би зүгээр л өөрөө зүгээр л түүндээ би тухтай, түүндээ би ингээд таалагддаг. Тэгэл тэр нь л зүгээр надад амар айгу гоё санагддаг. Яг л нэг амьдрал муухай үед муухай заавал гоё байхаалбгүй хүн заавал жаргахаалбгүй те хүн бас заавал зовоод байдаг зүйл биш. Гэхдээ яг адилхан үнэхээр л тэр амьдралын ихэнх хувь нь гашуун амттай тийм муухай юм болвол чихэрлэг амт байгаа. Гэхдээ бас гашуун амт байгаа л учраас тэрийг тэгж худлаа инегээд ингээд гоё чихэрлэг байна гэж хэлэх ямар ч тийм шаардлагагүй. Тэгэл яг адилхан би нэг тийм гаднаа ингээд үнэхээр хэцүү байгаа бол энийгээд зүгээрээ гэж явж чаддгүй учраас тэгэл ерөнхийдөө бол ямар хөө байна тэр төлөвүүдийг л би илэрхийлж бас илүү мэдрэх дуртай. Тэр ерөнхийдөө бол сүлд миний нэг сонссон гоё үг юу байсан бэ гэхээр хэрвээ чи бүх зүйлийг туршлага гэж харах юм бол тэнд ямар ч алдаа гэж байхгүй. Энэ айгүй гоё үг байсан. Ягаад тэгэхээр бүх зүйлийг туршлага гэж өөрөөдөө тархиндаа суулгаж тэр одоо өнцгөөс харж үзэх юм бол чамд ямар ч алдаа байхгүй. Бүтгүүцэн ч гэсэндээ тэр чинь алдаа биш, тэр чинь ингээд туршлага болчихно. Шинэ төрлийн хоол хийж үзэх, шинэ хүмүүстэй танилцах ч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар шинэ зүйлүүдийг туршаад ингээд энэ зүгээр л би туршлага хөрөнгөлүүлж байна гэж харах юм бол энд ямар ч алдаа байхгүй. Чи юу ч алдаагүй, юунд ч алдаа байхгүй. Зүгээр л шинэ туршлагуудыг бий болгоод энэ зүйлээ суралцаад явж байгаа. Энэ магадгүй хүний тархинд байж болох бас хамгийн эрүүл нэг тийм харах өнцгүүдийн нэг байж магадгүй гэж би бодсон. Тэр ерөөдөө болвол ингээд би ихэнхдээ ингээд бичлэгээ ингээд дуусгахдаа ч юм уу ер нь төгсгөл хэсэг руугаа ингээд амар дуусгахад надад хэцүү санагддаг. Би одооноос илүү өөрөөрөө илүү нэг тийм гоё нээлттэй өөрийгөө сул хаяад ингээд гоё юм ярих гэж би бодож байгаа учраас хамгийн хэцүү зүйл надад ингээд бичлэгээ ерөнхийдөө болол дуусгахад хамгийн хэцүү байдаг. Яагаад гэвэл би ингээд хин нэгэн заавал ямар нэгэн зөвлөгөө өгөх ёстой юм шиг. Эсвэл хин нэгэнд заавал нэг тийм сургаал айлтах ёстой юм шиг. Эсвэл нэг тийм жоохон ч болов хэрэгтэй гэсэн мэдрэмж ч юм уу ядаж ингээд толгоонд нэг зүйл бодоолох ёстой зүйлийг би хилжиж ингээд төгсгөх шаардлагатай юм шиг санагдах нь надад зүгээр амар ядаргаатай ч юм уу зүгээр ингээд жоохон хэцүү санагдаад байдаг. Тийм болохоор би зүгээр ямар ч сан өнөөдрийн бичлэг дээрээ би зүгээр албаар төгсгөхдөө би ямар нэгэн байдлаар энэ хэрэгтэй тэг хэрэгтэй энэ дээрээ би зүгээр зүйл ярихгүй би зүгээр л өнөөдөр ямар ч үсэн нэг иймэрхүү зүйл байд юм байна, иймэрхүү зүйл бас мэдэрч байна, иймэрхүү зүйл байх боломжтой байна гэдэг утгаас нь зүгээр яриа л тэгэл зүгээр бичлэгээ дуусгана гэж бодож байгаа. Тэгэхээр угаасаа л бид нар ингээд юмнуудын сүргүүдийг л ихэнхдээ хардаг учраас зүгээр нэг ч удаа ч гэсэндээ ингээд юмны эерэг талыг нь харж үзье гэж би бодсон. Тэгэд бас өнөөдөр зүгээр л би 5,000 subscribe хүрсэндээ те өнөөдөр эерэг талаас нь харуул би ингээд 5,000 subscribe хүрсэндээ би ингээд үнэхээр их баяртай байгаа болохоор би зүгээр энийг 5,000 хүрсэн special ингээд бичлэг гэж бол хэлэхгүй зүгээр ямар ч үсэн эерэг байдлаас хараад үзэх юм бол би ингээд 5,000 гэдэг тоон дээр би ингээд хүрчлээ. Тэгээд үнэхээр тэрэндээ баяртай байна. Бас би үнэхээр хийж болж чадаад байгаа учраас зүгээр л тий намайг үзээд ингээд өдөг хүртэл ингээд дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлаа. Тэгээд би бас өөртөө ингээд өдөг хүртэл бууж өгөөгүй ингээд юмаа өргөжлүүлээд хийсээр байгаад нь би үнэхээр өөртөө баярлж байна. Тэгээд ямар ч байсан өөрөөгөө healing хийгээд ингээд ямар ч байсан имжилж байгаа. Ямар ч байсан гоё байна. Тэгээд тий ямар ч байсан би зүгээр төгсгөлөө ямар ч хамаагүй байдлаар ингээд хийгээд дуусгая гэж бодож байна. Тэгээд ямар ч гэсэн өдөр хүртэл намайг ингээд дэмжиж ингээд надтай хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд би бас цаашдаа илүү их гоё
өөрийнхөө бодлосоо хуваалцаад илүү их чадах зүйл байвал би ингээ гоё хуваалцаад ярилцаад гоё өөр хөрөө бай гэж бодож байгаа. Тийм болохоор ямар ч дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай. Тэгээд би яг үндэ энэ бичлэгээр ингээд юу ярьснаач сайн ойлгохгүй зүгээр л ямар ч байсан ярмаар санагцуулчаал ярьлаа. Өнөөдөр гоё байна. Тийм зүгээр л заавал бүх зүйл төгс байх албагүй заавал ингээд ямар нэгэн үнцийг өгч явах шаардлага байхгүй. Зүгээр л тухайн мөчийг би бас ингээд бичлэг болгоод тэмдэглээд үлдээж байгаа нь надад бас илүү гоё санагдаж байгаа учраас тэр зүйлээс авах зүйл юуч байхгүйсэн ч гэсэндээ нэрэл тэ тухайн үед би иймэрхүү мэдрэмж авсан байна. Тэгээд тэр нь өөр хадгалагдаад үлдэж яхад л айгүй гоё байгаа. Тэгэхээр дараагийн бичлэгээр уулзлаа. Ингээд би сайн амар юу хэлэх чинь ямарчсан. Тийм дараагийн бичлэгээр ямарчсан уулзцгаая. Тэгээд тэр болтол сайн байж байгаарай.